Чи эхлэх үү, би эхлэх үү? Хамаагүй. Чи зочих юм уу? Аль чагаа. За, тэгвэл би эхэлж. Сайн байцгаана уу? 안녕하세요. 드림은 TV 드림 girl байна. Сайн байцгаана уу, Дриман Korea TV. Дрим байна. Тэгэхээр өнөөдрийн битгойрын бэлдсэн бичлэг маань 상관 없어요. 아무거나 좋아요. 아무거나 괜찮아요 гэсэн хэллэгүүдийн талаар бэлдсэн байгаа. Аха. Тэгэхээр 상관 없어요 гэдэг нь монголоор хамаагүй гэсэн утгатай. Тэгээд 아무거나 좋아요, 아무거나 괜찮아요 гэдэг нь монголоор аль нь ч хэлсэн яах вэ? Аль нь ч хэлсэн зүгээрээ гэсэн утгатай. Хин нэгэн таны саналыг асуух үед Хэнийг та бүхнээс юу сонгох вэ гэж асуух үед хэрэглэж болох өгнөд. мөн бас өдрийн хоолнд ямар хоол идэх вэ гэж асуух үед 아무거나 좋아요. 아무거나 괜찮아요 гэж хэлж олно. Тэгээ бас одоо хэнийг та бүхнээс хизээ амармаар байна гэж асуух үед бас 상관 없어요. хамаагүй гэж хэрэглэж болно. Тэгэхээр өнөөдрийнхөө сурсан өгнүүдээ нэгтгээд нэг хэлээд үзье. Тэгэхээр 상관 없어요. 상관 없어요. Ястай 상관 없어요. 아무거나 괜찮아요. 아무거나 괜찮아요. 아무거나 괜찮아요. 아무거나 좋아요. 아무거나 좋아요. За тэгэхээр өнөөдрийн битгойрын бэлдсэн бичлэг маань багхан ч гэсэн та бүхэнд тус болоосай гэж бодож байна. Тэгэхээр манай Dream on Korea TV сувгийг лайк дараад subscribe хийгээрэй. Дараа дэх уулзлаа. баяртай. 상관없어요. 상관없어요. 아무거나 좋아요. 아무거나 좋아요. 아무거나 괜찮아요. 아무거나 괜찮아요.